цааш л одоо Монголын нутаг байсан байх л да тухайн үед те. Монголоос аягүй гоё бороо авчлаа гэдэг. Би чамд хайртай. За та бүхэн натаад байгаарай. Järven aalto jäätynyt talvipakkasessa. Varpunen pienoinen syönyt kesäeinehen. Järven aalto jäätynyt talvipakkasessa. Pienen pirtin portailla oli tyttökulta. Tule varpuriemulla, ota siemen multa. Joulu on koditon, varpuseni on. За сайн байцгаана үзэгчдээ өнөөдөр би та бүхэнтэйгээ Финляндийн Лапландын албан ёсны бус нийслэл гэгддэг Ровaniemi хотоос мэдчилж байна. Tytön luo nyt riemuiten lensi Санта Клаус руу. Kiitollisena siemenen otan kyllä sulta. Palkitai Jumala, tahtoo kerran sinua. Лапландын буюу Финляндийн Санта Клаусын байдаг газар ирчэд байж байна. Лапланд бол маш үзэсгэлэнтэй байгаль бүхий цаг агаарын хувьд хүнд Санта Клаусын эх орон юм аа. За Санта Клаусын тосгон жуулчдын дунд хамгийн түрүүн Финий шинэ жилийн ба одоо бурхны төрсөн өдрийн гол дүр Joulupuk буюу Санта Клаусын ажлын албан өрөө за түүний эх орон гэдгээр нь хүлээн авдаг. Санта Клаусын эх орон буюу Joulupuk гэдэг бол жуулчд болон хүүхдүүдийн хамгийн их дуртай газрын нэг. За энэ газрын хамгийн анхны хүндэт зочин Америкийн ерөнхийлөгчийн гэр бүл Eleanor Roosevelt ирж исэн. За түүнийг энд ирсний дараагаас эхлээд ер нь 1950 оноос эхлээд энэ гайхалтай тасгалыг бий болгох нь зүйтэй юм а гэж үзээд за өнөөдөр энэ Санта Клаусын тосгонд бол жилд ойролцоогоор 500 гаруй мянган хүн ирдэг юм байна. За энэ тосгонд бол жилийн 4 улирал гэдэг галт тэрэг, за эльфийн сургууль, Клаусын
гэр бүлийн хүний нарийн боовны галтгоо гэж нэрлэгддэг одоо галтгоо байдаг юм. За Сантагийн албаны өрөө, за уран бичлэгийн сургууль, за мөсөн хотхон, асар том цасан бөмбөлөг, за шуудангийн одоо газар байрладаг. Taas tultiin jouluun ja riemuita saa. Vuosi on mennyt, käy uusi oven taa. Yeah, that's husky Näin white. pääsimme But jouluun, you can take the biscuits. on valkea maa, vaan ystävät rakkaat on toivottavaa, että jouluilan jälkeen vielä iloita voi ja tulevat. And then we have more huskies when you go over the bridge. You start over there. So just over the bridge and there is a main park and most of the huskies over there. Энэ хаск гэдэг хахануудаар одоо ингээд зугаалах чинь амар юм хөөрхөн ааштай юм хүмүүстэй гоё ингээд хайцдаг тийм ийм царайлаг гоё юм. Цэгэр нүдтэй байдаг гэсэн би цэгэр нүдтэйг нь олж харсангүй тий дандаа бор нүдтэй. За эндээс ингээ очирж байгаа л явах юм бэ? За энэ хаски гэдэг нь хогоор энд ирсэн юм чи одоо явж үзье. Kun vuosi on mennyt, käy uusi oven taa. Näin pääsimme jouluun, on valkea maa, vaan ystävät rakkaat on toivot. Одоо цас баг байсан учраас 1-2 цагийн тийм зугаалга бол өвөлдөө чаргаар зугаалж болт юм байна. За тэр зугаалгаар бол замдаа ингээд үдлээд их сонирхолтой зугаалга болт юм байна. За ингээд одоо энэ хаски гэдэг хогороо энэ 500 м зугаал болт юм байна. Тэгээд тэргээр явж тав битэг хамт хооцох шийдлээ. За энэ зам жоохон тиймэрхүү юм бэ. Сайн байжахгүй байна. Айгу хүүтэн байгаа шүү дээ одоо ингээд тас орчихсон. Нэгэн цалхтай.
анхны тэр хөвсгөлийн ууланд амьдардаг цаа бугтангуудын амьдардаг юм урцсан бас амьдардаг гэсэн юм байна. За ерөнхийдөө энэ юунууд бол Финляндд амьдардаг энэ саам гэдэг үндэстнүүдийн одоо яаж амьдарч ирсэн тухай энд бол тодорхой бас мэдэж болох юм байна. Дээр орохын тулд энд очрлт юм. Ийм их очртэй. За мэдээж эрийг Санта Клаустай уулзах гэж байгаа юм чи очрлно. За энэ чинь ингээд Санта Клаустай уулзж ирсэн нэртэй хүмүүсийн зураг нь энэ чи хамтдаа зураг авахсан зургнууд нь байна. За жишээлх юм бол энэ чи Хятадын ерөнхийлөгч Ши Жинпинг. Тэгээ энэ Сергей Лавров байна. Оросын гадаад явдлын яамны сайд. Оолуу гэдэг нэртэй хаар групп гэдэг лөө. Хамтлаг одоо нэг орох групп гэсэн үг. За би энэ нэртэй хүмүүс энэ чи за бусдыг мэдэхгүй байна. Миний мэдж байгаас энэ гурав байна. За тэгээд ингээд хамтдаа зураг авахулаад энэ чи тавьсан дурслын зургнууд байна. Dashing through the snow in a one-horse open sleigh, o'er the fields we go, laughing all the way. Hello. Santa Claus, I'm from Mongolia. Yeah. Very nice. Yes. Yeah. You have skied a long way to Yes, skied on. Have a seat. Okay. Said in Mongolia, Ulaanbaatar. Ulaanbaatar. Yeah. Ulaanbaatar, Okay, Helsinki to Rovaniemi, Laplandia. Oh, very nice. Очень хорошо. Очень хорошо, спасибо. So, yeah. I wish you Merry Christmas. Thank you. And happy New Year. Okay, thank you very much. So, this was my first Mongolian sentence. Yeah. Mini, Aisan, Minken, hot. Thank you. Thank you very much. Sing this sleighing song, just get a bobtail nag. За энд ирсэн хүүхэд ер нь хүмүүс бол нарийн бов хийж сурах за өсөн хөшөөнүүдийг сонирхох. За өөрийн хайртай хүмүүс эндээс шууд захиа явуулж болно. За мөн ур чадварын сургууль сурж чадвар эзэмшдэг хүүхдүүд бас байт юм байна. За Санта Клаусын тосгонд бол 11 сарын 20-оос эхлээд эхний хагас өдөр мөн 12 сарын 23-нд бол Санта Клаус өөрөө бол маш сонирхолтой баярын үйл ажиллагааг зохион явуулдаг гэж байна. Энэ Санта Клаусын тосгонд бол түүний туслах болох хөгжилтэй эльфүүд ажилладаг. За энэ эльфүүд нь улаан шавгар малгайтай. За энэ эльфүүд нь янз бүрийн орноос сайн дураараа ирж ажилладаг байна. За тэд
Сантад ирсэн захиаг ялгаж за Сантад энэ захааны тухай мэдээллийг хүргүүлэх гол үүргийг гүйцэтгэдэг. За энэ Сантагийн тосгонд бол 1980 оноос хойш 16 сая гаруй захиа хүлээн авсан байна. За сүүлийн жилүүдэд бол жилд 600 гаруй мянган захиа ирдэг болсон гин шүү. За дашрамт хэлэхэд Сантад захиа илгээх юм бол Финлянд улс 96,930 туйлын тойрог гэд ямар ч өөрийнхөө хүсэлтэй захиагаа илгээж болох юм байна. За хэрвээ таны илгээсэн захиаг Санта Клаус хүлээж авал танд заавал хариу илгээдэг гин шүү. За мөн энд байдаг шуудангаас өөрийн төрөл төрөстэй найз нөхдөд болон Сантагийн маркийг наагаад за эндээс бол захиа илгээж болдго юм байна. За эндээс шууд захиагаа бичээд эндхийн шуудангийн хайцагт нь хийчихэд эндээс дэлхийн өнцөг болон бүр таны бичсэн захиа Санта Клаусын офисоос гэд очдөг юм байна. За өнөөдөр ингээд Финляндийн Rovaniemi тасган Лапландд байдаг Санта Клаусын тасганд ирээд Санта Клаустайгаа уулзчаад Санта Клаус одоо ингээд 17 цагаас эхлээд амарчд юм байна. За өглөөний 10-аас өдрийн 17 цаг хүртэл дэлхийн өнцөг болон бүрээс ирсэн өөртөө нь уулзаж хүслээ биелүүлэх гээд ирсэн хүн болгоныг хүлээж авч уулздаг юм. За өдөржингөө маш их хоочтой юм байна. За тэгээд одоо энэ үзлэнтэй тасганы 90 тооны 5 хүн харж байгаа. Одоо өнөөдөр бол 10 сарын 28-ны өдөр ийм сайхан туйлын төвөнийг үсгэх их сайхан тэнгэр цэлмэг байна. За тэгээд энд ирсэн хүмүүс бол юу хийж болох вэ гэх юм бол мэдээж хүүхдүүдтэйгээ ирээд Санта Клаустай уулзах нь бол мэдээж хизээч мартахгүй сэтгэлийн үлдээн. За хоёрдугаарт бол энд одоо Финляндийн Саамой гэх цөөн гэсэн одоо анх Финляндд ирэхээс өмнө энд амьдарч байсан хамгийн анхны үндэстэн. За Саамой үндэстнүүдийн амьдралын хэвшил маягтай танилцаад цаа дугаар өмж зугаалж цанаар голох боломжтой. За дээрэс нь тэр нохоогоор бас цанаар явуулж зугаалуулдаг үйлчлэгээ байгаа. За дээрэс нь бас хүмүүс мөсөн дотроос загас барьдаг юм. За гих мэтчлэгээр ийм аяж орчин бүтээгдэхүүнийг за энд амьдарч байсан Саам үндэстнүүд бас өсөлдөв. За энэ Саам үндэстнүүд нь бол урд нь бол зөвхөн одоо цаа бугаа хоол хүнсэндээ хэрэгжилж за дээрэс нь цаа бугаараа одоо ахуйгаа одоо амьдрал ахуйгаа залгадаг байсан болоод за өнөөдөр бол энд хаялж урчлын их хөгжсөн суулж одоо энэ Саам үндэстнүүднээс амьдралын их үсэг нь одоо 80 журтаас олдог болсон байна. За ингээд энд ирэхэд бол хэрвээ манайхан одоо шиг Европын визтэй бол Оросын холбооны улсын Санкт-Петербург хотоос ирж болно. За эсвэл юунаас Мурманскаас ирж болох юм байна. За сая би энд нэг хэдэн Оростой таарлцсан. За Мурманскаас эндээс 400 гаруй километр лээд юм байна. Машинаар ингээд хүүхдүүдтэйгээ ирээд энэ хүүхд минь Санта Клаус даваад бөөн баярлалт явчихсан. За ингээд өнөөдөр эхний өдөр бол маш их сэтгэл өндөр байна. За энд бол үнэхээр байгалийн үзэсгэлэнтэй сайхан газар. Хэдийгээр өнөөдөр хас 2 градус байгаа боловч миний хувьд бол та бүхэнтэйгээ энэ сайхан Санта Клаусын тасганд ирж энэ сайхан газар зочилсондоо маш их баяртай байна. Дэлхийн өнцөг булан бүрээс Санта Клауст бяцхан хүүхэд залуучууд тэр ч байтугай томчуудаас олон тооны захиа ирдэг байна. За энэ захиаг уншиж хариу илгээх гэж Санта Клаусын шууданд ажилдаг эльфүүд одоо маш их цаг хугацаагаа зарцуулдаг. Захианд бол ихэвчлэн өөрийн мөрөөдсөн зүйлсээ биелүүлж ихийг хүмүүс хүсдэг байна. За энэ тосгонд 1950 оноос хойш 68 жил оршин тогтож насны хязгааргүй хүүхэд насаа дурсдаг олон хүмүүсийн илүү захиагаа илгээдэг. Санта Клаус хүний бүх хүсэл мөрөөдлийг биелүүлдэг гэдэгт итгэдэг бүх хүмүүс захиа явуулдаг байна. За Санта Клаусын офисоос гарангуутсаа энэ хідэн энэ босгосон юунууд байгаа, багнууд байгаа. За эндээс би ингээл үсрээд хойд тул руу орлоо. Арктик Киркл гэдэг.
soittavaa. Me pääsimme jouluun, se takaako se, että maailma kerran. За та бүхэн натаад байгаараа. Классын тосгонд ойролцоо олон тооны жаштууд л байдгаас хамгийн сонирхолтой нь World Class Resort гэдэг энэ гайхалтай хойд туйлын туяаг харан хэд хоног амралтаа гайхалтайгаар өнгөрүүлж болох жаштууд байдаг юм байна. За энэ Glass Resort гэдэг жаштууд нь бол одоо маш тийм гайхалтай дизайнтай. За хамнууд нь болон тааз нь бол шилээр хийгдсэн. 40 квадрат метр жашид дуудлууд байдаг юм байна. За дотроо бол одоо жижиг галтогоотой өөрийн саунтай. Ja on niin satumaista. Voi jos За энд нэг өрөөрөө одоо орох чи энд ямар өрөө байдаг юм бэ? Харах. За энэ нэг олуулаа ирж байгаа гэр бүлээр ирж байгаа хүмүүс бол шууд ингээд бүтнээр нь авчт юм байна. За энэ талаа болохоор хүүхдүүд нь амтэр. За энэ нь бол яг түрүүний өрөөтэйгээ адилхан юм байна. This is no And this is without sauna. Энэ саун байхгүй мэдээж ингээд нэг өрөөнд онгоолгоод ингээд цуг бүүнээр амьдэрчиж болтгоо. За дотроо бол маш тогттой цэвэрхэн юм байна. За энэ одоо ингээд бид нарыг ороод ирэхэд энэ цонхон ингээд цас орсны дараа ингээд юу ч харагдахгүй байсан. За тэгэхээр одоо энэ конопон дээр дарангууд шууд 20 минутын дараа энэ бүх цас мөснүүд нь хайлаад тэгээд энэ цонхон бүр ингээд гэрэлтэй болд юм байна. За энд бол хамгийн гол нь энд Арктикийн энэ байгалийн одоо үзэсгэлэнт энэ оддыг байнга одоо өөрчлөгдөж байдаг тэнгэрийг хараад энд ороход бол хүмүүс маш их дуртай байдаг байна. Ийм одоо ийм шилэн дээвэртэй жаштуудлууд. За энд бол яг энэ Rovaniemi 2-3 ийм буудлууд байдаг юм байна. За энэ болохоор яг Санта Клаусын хажуу талд байдаг. За энэ ийш тийш хол явах шаардлагагүй болоод энэ дотор нь орж иж үзэж байгаа. За ерөнхийдөө энд бол мэдээж хэрэг одоо өвөлдөө бол энд ерөөсөө өдөрт 1-2 цаг, за заримдаа 3 цаг л нар гардаг. За бус үед дандаа харанхуй байдаг. За гэхдээ эднэр бол ингэж байгаа. За тэр нөгөө туйлын туяанд ойрхон байдаг одоо тэр тэнгэр одоо янз янзын өнгөтэй байдаг шүү дээ. За тэрийг бол мэдээж энгийнүүдээр харахад бол боломжгүй. Гэхдээ бол зарим үед харагддаг гэж байгаа. Яг одоо эд өвлийнхөө үеэр. Зундаа бол мэдээж хэрэг 6-аас 7 сар, 7 сарын хагас хүртэл баг 2 сар юм уу 1 сар хагастай бол ерөөсө үргэлж одоо цагаан шөнөтэй байдаг. За тэгэхээр зэрэг бол мэдээж хэрэг энд унтахад бол одоо цагаан шөнийг хараад ч юм уу амархад бас зүгээр идэм байх. Мэдээж энэ Финляндууд бол саунаараа маш алдартай. Тэгээд энэ ер нь ихэнх чочидлуудууд нь бүгд саунтай. За 5 сая хүнд одоо бараг нэг хүнд 1.5 саун таардаг. За бүр энэ Финлянд даяараа тэр чигээр 3 сая саунтай юм билээ. За хувийн байшинтай айлууд бол бүгд гэртээ саунтай байдаг. За энэ нүдний хаалтыг бол нөгөө шүн цагаан шөнийн үеэр ингээд гэрэл тусаад унтж чадахгүй бол хэрэгэлдэг юм байна. За энийг бол энд ирсэн жуулчд бол байнга хэрэгэлдэг гэж байна. Tautai Morling No. Happy New Year Mongolia. Taas tultiin jouluun ja riemuita saa. Vuosi on mennyt, käy uusi oven taa. Näin pääsimme jouluun. За энд бол 12-аас 3 сард яг нэгэн ачаалттай байдаг юм. За үний хувьд бол ер нь жоохон үнэтэй юм байна. За нэг $200-аас хамгийн багадаа эхлээд тэгээд $500-600 үнэтэй байдаг юм байна. Гайхалтай амралтаа өнгөрөөе гэж шийдсэн хүмүүс бол энд ирээд туйлын туяаг яг жаштуудтай ингээд дээшээ харж шидэж байгаад ажиглана гэдэг бол мэдээж бас маш их сонирхолтой. За өвлийн үйлрэлд бол 12-аас 1 сард бол өдөр болгон ажиглах боломжтой гэсэн. Veis pelkomme pois. Näin pääsimme jouluun.
vaan vielä niin paljon on toivottavaa. Me pääsimme jouluun, se takaako se, että maailma kerran ois onnellinen, jos jouluillan jälkeen vielä iloita voi, ei parempaa lahjaa. За энд ингээд шинэ жилээр хүүхдүүдтэйгээ ирэх юм бол яг энэ Санта Клаусын одоо энэ суудаг офистай газрын энэ эрен тойрондоо олон тооны зочид дуудлууд, за энэ хоолны газрууд, ресторанууд байдаг юм байна. За энд энэ чинь ингээд гэр бүлэрээ ирээд зочид дуудлалтанд байрлаад за хүүхдүүдтэйгээ энд ингээд нэг хэд хоног амраад явж болох юм байна. Käy uusi oventa. Näin Энэ хавьд бол ерөнхийдөө энэ буудлаас гадна за Rovaniemi хотоос хойд зүгт нь бас нэг бүр ингэ таазан тэрчгээрээ шилэн тийм бууд байдаг юм. За бид нар бас тийш явж зураг авсан. За ерөнхийдөө бол энд ирсэн хүмүүс бол туйлын туяаг ажиглан өнгөрүүлэх гэж за ийм буудлуудыг маш их сонгож үйлчлүүлдэг юм байна. että jouluillan jälkeen vielä iloita voi ja tulevat päivät veis pelkonne pois. Хотын төвсгэр бол үндэ яваад үзэх юм байхгүй. За энэ одоо юутай холбоотой гэхээр анх бол энэ Rovaniemi хот 11-р зууны үеэс үүсэл нь одоо энэ тэнд хүмүүст мэдэгдэж эхэлсэн хүн амьдарчаасан үүсэл нь. За тэгээд 15 дугаар зууны дунд үеэс эхлээд одоо энд модны аж ахуй асар их хөгжижсэн. Мэдээж энд бол одоо асар их одоо ой модны их усүртэй шүү дээ. За тэгээд одоо эх орны 2 дугаар дайны үед фашистын цэргүүд бол ухарж явах үедээ за энэ яг энэ Rovaniemi хотод байрлаад за түүн одоо дайнд ялагдсныхаа одоо юугаар ч юм уу ер нь бол энэ хотыг бүр тэрчээр нь байхгүй болгосон гэж байгаа. За тэгээд одоо энэ барилга байшин олигтой үзэж харах юм өндөө байхгүй болсон. За тэгээд 1960 онд анх энэ Rovaniemi хот болгосон юм байна. За тэгээд 1963 оноос эхлээд энэ хоёр байшингуудыг бол барьж эхэлсэн. За Rovaniemi хотод ирсэн хүмүүс бол мэдээж яг хамгийн түрүүнд Санта Клаус, за дээрэс нь цаа буг, за саам хүмүүсийн аж амьдралтаа ойртож үзэх. За дээрэс нь цаа бугны одоо 9 жарын ресторануудад цаа бугаар хийсэн хоолнуудаараа бас алдартай юм байна. За түүнээс гадна туйлын туяаг үзэх гэж гол нь энд одоо олон тооны жуулчид ирдэг болсон юм байна. Lumi on jo peittänyt kukat Laksosessa järven За Rovaniemi хот бол Финляндийн томоохон хотуудын тоонд ордог юм байна. За энд бол Лапландын иргэд за саам үндэстэнгүүд голдуу амьдардаг. За Лапландын иргэд бол өөрийн амьдран суудаг газар орноо одоо 4 улиралтай биш 8 улиралтай гэж тооцож ажлаа хамжуулдаг гинэ. За энэ нь одоо нэгдүгээр жишээлбэл мөсөн өвөл буюу 1 сарын 16-наас 2 сарын 28.
За энэ үед бол маш эрт харанхуй болж за өдөрт бол ганцхан цаг нар үзэгдэг. Бус цагтаа бол дан харанхуй байдаг. Хамгийн их хүүтэрдэг. За хасах 12-аас хасах 45.3 хүртэл хурж хүүтэрдэг. Маш их салхилдаг юм байна. Хоёрдугаарх нь бол 3 сарын 1-ээс 4 сарын 14 гэж нэг сар. За энэ үед бол харанхуй өдрүүд нь арай уртсдаг юм байна. За өдөртөө нэг 2 цаг, 3 цаг энэ төр нар гардаг. За гэсэн чи энэ үед бол мөс хайлаагүй байдаг. Жилийн дундаж температур нь ер нь энэ Rovaniemi буюу Лапландид 0.6 градус гэд бодоход бол одоо цаг агаарын хувьд бол нэлээд хэцүү цаг агаартай тооцогдно. За 4 сарын 15-наас 5 сарын 15-нд бол цас хайлаагүй боловч цаг агаар нь арай зөөлрдөг. За энэ үед бол цаа буг өөр удмаа өгдөг юм байна. 5 сарын 16-наас 7 сарын 15 хүртэл 100 ирсэн. За гэхдээ бол одоо бүтэн 2 сарын турш цагаан шүн үргэлжилдэг. За нар ерөөсөө бараг ордгоо. Үргэлж харахгүй байжснаа л ингээл бүтэн 2 сарын турш үргэлж нартаа гэгтэй байна гэсэн үг шүү дээ. За тэгээд 7 сарын 16-наас 9 сарын 9 хүртэл. За энэ үед бол харин ургац сураагаад 15-30 градус хүртэл дулаардаг гэж байна. За энэ үед бол жимс боловсруулж, мөөг түүж, за ан загсанд явдаг. За тэгтээ бол өдөр богиносож эхэлдэг үе гинэ. 9 сарын 10-наас 10 сарын 14-нд бол яг навчис шалаад намрын өдрүүд эхэлдэг. За 10 сарын 15-наас 11 сарын 15-нд бол дахиад одоо бүр хүүтрээд л одоо ерөөс 10 сарын 15-наас эхлээл цас ороод энэ үед бол хард цас гэж нэрлэгддэг. Цас ороод тайлдаг улирал гэж нэрлэдэг гинэ. За 8 дахь улирал нь болохоор зэрэг 11 сарын 16-наас 1 сарын 15-ныг бол хамгийн сайхан улирал гэж нэрлэдэг гинэ. За яг энэ үед бол Рождество буюу Бурхны төрсөн өдрийг тэмдэглэдэг. За тэгээд энэ 8 улиралтаа бол хамгийн хэцүү улирал нь бол энэ 1 сарын 16-наас 2 сарын 28-ны одоо 1 сар бол маш их хүйтэн хав харанхуй байдаг гэж үзэж болно. Lintu tästä maasta, olen pieni veljesi, tulin taivaan. За Европт бол машин төрөлсөх угаасаа кайтайхан юм байна. Яг тэгвэл одоо такси нэг хүнтэй. За тэгээд машин төрөлсөж зэрэг хаач хамаагүй өөрийнхөө одоо Монголынхаа жолооны үнэхээр ингээд машин авцсан одоо өнөөдөр өглөөнөөс хойш 24 цагийн турш 65 еврогоор явж байгаа. За одоо ингээд машиндаа суугаад энэ хотоо үзээд явж байна. За энэ хот бол нэр үнэхээр үзэх юм байхгүй. За эх орны дайны үед 90% нь устсан хот юм бол аргачихгүй юм байна л да. Pieni saisun veljesi enkeleitten maasta. За Rovaniemi хотод байдаг ердөө 3 үзэх ёстой газар байдаг юм. За энэний нэг нь бол энэ Jatkan Kuntil гэдэг энэ Кеми голын иргэдээгүүр тавьсан үзэсгэлэнтэй гүүр. За энэ гүүр бол 358 метрийн урттай. За шүн бол энэ гэрэл насгаар маш үзэсгэлэнтэй харагддаг юм байлээ. За тэгээд энэ гүүрний тэр дээдлэлт байгаа тэр нэг лаа шиг юм бол энэ нөгөө энэ хотын бэлэг тэмдэг болсон. За энэ ой модон дотор одоо нөгөө модоо ингэж яадаг хөрөө байдаг штэ. Тэр хөрөөний дээдх гэрлийг энүүгээр ингэж бэлэгдэж энэ дээр нэм лаа тавьж өгсөн юм байна л да. Taas tultiin jouluun ja riemuita saa. Vuosi on mennyt, käy uusi oven taa. Näin pääsimme jouluun. За энэ Лапландад амьдардаг буюу хойд Европт амьдардаг саам үндэстэнгүүд бол одоо 5000 жилийн өмнө амьдарч байсан гэж үздэг. За эрдэмтдийн зарим нь бол эдгээр үндэстэнгүүдийг монголчуудаас гаралтай гэж үздэг юм бэ. За энэ Лапландын саам үндэстэнгүүд бол өөрийн хэлтэй одоогийн байдлаар 60,000 хүн л үлдсэн гэж үздэг. За ихэнх нь Норвегид буюу одоо яг энэ хавьд амьдардаг Rovaniemi хавьд амьдардаг юм байна. За 18 дугаар зуун хүртэл энэ хүмүүс бол загас хорж сүүлд нь цаа бугын аж амьдралынх нь гол их усэр нь болж одоо хоол ундантаа ч гэсэн хэрэгэлдэг гэж үздэг. Ерөнхийдөө энэ үндэстэнүүдийг христийн шашинд оруулах гэж нэлээд одоо хүчинтэж байсан боловч одоо хүртэл одоо бөөгийн шашиндаа үнчээр үлдсэн. За энэ бөөгийн шашны соёл одоо ихээр шингэсэн газар бол Ууко арал дээр бөөгийн зан үйлийг маш их үлддэг. За энд бол өөрсдөө саамчууд бол байнга очдөг юм байна. За 50-аад он хүртэл энд бол бөөгийн зан үйлийг үлдэж за одоо
Тэнгэр бурхандаа сүсгэлдэг байсан байна. За одоо хүртэл лапландчууд энэ газараа байнга ирж бөөгийн зан үйлээ үлддэг юм байна. Саам үндэстэнгүүд бол 400 квадрат километр газрыг хамарсан одоо Лапландын нутгаар амьдардаг. Лапландын газар нутгийг бол мэдээж зөвхөн Норвеги биш, Финлянд, Швед, Оросын газар нутгуудыг хамардаг. Саам үндэстэнгүүдийн амьдарч байгаа орон гэр нь бол за яг манай Хөвсгөл аймагт амьдардаг цаа бугтангуудын одоо амьдралтаа яг ижилхэн. За цаа буугаас гадна амьдардаг одоо урц нь бол яг ижилхэн байсан. За энэ урцанд бол одоо болтол одоо энэ уулаараа хойд хэсгээрээ амьдарч цаа буугийнхаа аж ахуйг эрхэлж амьдардаг юм байна. За Лапландыг нээсэлгэгддэг. За Арктик хүрх хаалгач чигддэг Раваними хотод аялсан аял өгөр өндөрж байна. За одоогийн байдлаар яг одоо 4 цаг 30 минут болж байна. За 4 цаг 30 минут гэхэд өдөөдөр нар бууцсан хав харахгүй болж байна. За өнөөдөр 10 сарын 28. За одоо ийм л тийм хойд зүгийн Арктик хүрх хотоос хүрсэн нэвтрүүлгээ өнөөдөр өндөрж байна. За дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай үзэгчтэй. Энээс цааш л одоо Монголын нутаг байсан байх л да тухайн үедээ. Монголоос аягүй гоё бороо авчирлаа гэдэг. Би чамд хайртай. За та бүхэн натаат байгаарай.